За би өнөөдөр болохоор сангийн сайдын 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 109-р тоо тушаалаар батлагдсан за аудитын хуулийн этгээдэд их чанарын хэлтийн журмын одоо танилцуулгыг хийгээд ирлээ. За журм маань болохоор за 7 зүйл 4 хавсралтайгаар батлагдсан байгаа. За 2017 оны 4 сарын 18-ны өдрийн 3717 дугаарт одоо хууль зүйн яамд дээр нийтээр дагаж мөрдөх журм батлуулдаг энэ 3717 дугаараар бүртгэгдсэн байгаа. За тэгэхээр та бүхэн энэ журмыг Legal Info гэдэг хуулийн сайт байдаг. Тэрлүү ороод сайдын тушаал хэсэгт ороод 109 гээд хайхаар энэ журм маань гараад ирнэ. Тэгэхээр та бүхэн энэ журмтай танилцаарай. За би одоо бол та бүхэн энэ журмаар товчхон танилцуулъя. Гол анхаарах зүйлийг бол танилцуулъя. За энэ журмын 1-ийн 3 болохоор сангийн яамны хэтлэн мод хүртгэлийн бодлогын газар болон тухайлсан тушаалаар томилогдсон ажлын хэсэг энэхүү журмын хяналтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. За жил бүр хяналт шалгалтанд хамрагдсан аудитын хуулийн этгээдийн тооноос хамаарч комиссийн бас гишүүдийн тоо бүрэлдэхүүн бас батлагдах нэ. За энэ журмын 1-ийн 3 заасан комиссийн бүрэлдэхүүн сангийн яам болон Монголын мэргэжлийн хэтлэн мод хүртгэлийн институт за бусад мэргэжлийн байгууллага болохоо санхүүгийн зохицуулахаараа зэрэг бусад байгууллагууд бол энэ журмын одоо энэ комиссд бас орж ажиллахаар энэ журманд бол тусгагдсан байгаа. За комисс нь болохоор аудитын чанарын хяналтыг санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн батлсан холбогдох шийдвэрээр төлөвлөгөө тус хэлбэрээр жил бүр хийж гүйцэтгэв нэ гэсэн байдлаар тусгагдсан байгаа. За төлөвлөгөө чанарын хяналтыг болохоор чанарын хяналтын хойрыг за санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн тушаалаар жил бүрийн ихэнд батлуулна. За сайдын тушаалаар бол жил бүрийн ихэнд хяналт шалгалтанд орох байгууллагуудын нэрсийг бол балах нэ. За төлөвлөгөөд бус чанарын хяналтыг болохоор за хуулийн хяналтын байгууллагаас ирүүлсэн албан хүсэлт шийдвэр за мөн үйлчлүүлэгчдээс ирүүлсэн хүсэл өргөдөл гомдлыг үндэслэн явуулах бөгөөд за дараах зөрчлүүд байгаа хэсэг чиглүүлэн зохион байгуулна гэсэн байна. За та бүхэндээ журмтайгаа танилцахдаа 2-3-1-ээс 2-3-4 хүртэл энэтэй бас наривчлан танилцсан биз. За мөн сангийн яамны холбогдох газар болон аймаг нийслэл дүүргийн хэтлэн мод хүртэл аудитын асуудал хариуцсан мэргэжлүүд нь аудитын хуулийн этгээд зайны хяналтыг тавьж болно гэдэг байдлаар энэ журманд бас тусгагдсан байна. За мөн 2-5 болохоор чанарын хяналт шалгалт нь аудитын байгууллагын түвшинд хийх шалгалт за хийж гүйцэтгэсэн аудитын ажлын байранд хийх шалгалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За ер нь энэ журам батлагдсанаар бол за аудитын хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон за аудитын тэдгээр одоо хийж гүйцэтгэсэн ажлын байранд хийх чанарын хяналтыг одоо хэрхэн хийх вэ гэдгийг бол тодорхой болгосон байна. За мөн бас төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг хариуцлагыг бол бас энэ журмаар бас тодорхой болгож өгсөн байгаа. За тэгээд энэ 2-5-д заасанчлан за чанарын хяналтыг болохоор аудитын байгууллагын түвшинд болон ажлын байрны түвшинд гэсэн хоёр хэсгээс бас бүртгэнэ энэ чанарын хяналт шалгалт нь. За байгууллагын түвшинд бол ямар зүйлсийг үзэх юм бэ гэдгийг энэ 2-ын 6-р зүйл маань харуулж байна. За 2-ын 7-д болохоор за хийж гүйцэтгэсэн ажлын байранд за ямар зүйлсийг үзэж үнэлэлт одоо зөвлөмж өгөх вэ гэдгийг бол энэ дээр харуулж байна. За мөн 2-ын 8 дугаар заалт юу гэж байгаа гэхээр за энэ журмын 2-5 заасан байгууллагын түвшинд хийх чанарын хяналтыг зайнаас эсвэл комиссоос баталсан загварын дагуу аудитын байгууллагыг өөрөөр нь үнэлж үр дүнг хянах замаар хийж болно гэж бас орж өгсөн байгаа. За энэ журмын 3 дугаар зүйлээр болохоор хяналтыг хэрэгжүүлэгч этгээд тавьдаг шаардлага түүний эрх гэж орж өгсөн. 3 дугаар зүйл дээр. За 3-1-1-т болохоор за санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд чанарын одоо тэр комиссд орж ажиллах хүн ямар шаардлага шалгуурыг хангасан байх вэ гэдгийг бол
зааж өгсөн байна. За 3-1-ийн 2-т бол за мэргэжлийн нэгтгэл модчдын институт болон одоо бусад мэргэжлийн байгууллагаас орж ажиллах хүмүүс маань ямар шаардлагыг хангасан хүмүүс байх вэ гэдгийг бас 3-1-ийн 2-оор бол зааж өгсөн байна. За 3-2 дахь заалт маань болохоор чанарын хяналтыг хэрэгжүүлэгчид дараах эрх үүргийг эдлэнэ. За 3-2 дахь заалт маань тийм байна. За 3-3 дахь заалт маань болохоор за 3-2-1-ээс 3-2-ын 7 дахь заалтыг бол та бүхэн бас журамтайгаа танилцахдаа нарийн бас танилцаад үзчихнэ. За 3-3 дахь заалт маань юу гэж байгаа вэ гэхээр аудитын нэг байгууллага чанарын хяналтыг хийж хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүн 3-аас доош хүнтэй байна гэдгийг зааж байгаа. За энэ маань юу зааж өгч байгаа гэхээр за ер нь бол комисс маань бол сангийн амны холбогдох газар болох одоо манаас Эхлэн мод бүртгэлийн бодлогын газар за Монголын мэргэжлийн нэгтгэл модчдын институт болон 4 хэлсэнчлээ одоо санхүүгийн зохицуулах ороо гэдэг энэ байгууллагуудаас бас энэ комиссд бол орж ажиллана. За тэгээд энэ 3 дахь заалт маань юу зааж өгч байгаа гэхээр энэ комиссд орж ажиллаж байгаа хүмүүс маань бол бас байгууллага дээр очихдоо бас хуваагдаад байгууллагуудаа ч гэсэн бас хуваагаад явдаг жил бүрийн хяналт шалгалтыг бол хэрэгжүүлж явдаг. Тэгэхээр нэг хуулийн этгээд дээр очих комиссийн гишүүн нь одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг 3 дахь заалтан дээр бол зааж өгсөн байгаа. 3-аас доош хүнтэй байхаар бол тусгагдсан байгаа. За 4-р зүйлээр болохоор аудитын хуулийн этгээдийн эрх үүргийг бол тусгасан байгаа. За энийг бол би нэг бүрчлэлтэнд илүүрээр танилцуулъя. За 4-1-т болохоор за хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь гаргаж хүлээлгэн өгөх үүрэгтэй. За жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор за үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагын жагсаалтыг сангийн амны холбогдох газарт өгүүлнэ. За мөн хяналт шалгалт явуулах нөхцөл болцоо ажлын байраар хангана. За шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай залруулна. За хяналт шалгалтын явцад саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, албан тушаал байгууллагын нэрээр бусдыг дарамтлах, нөлөөлөх, шалгалт үзүүлэхгүй байх. Одоо үүрэгтэй. За мөн шалгалтын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг одоо шаардах хэрэгтэй гэсэн энэ зарлалтаагаар тусгагдсан байгаа. За журмын 5 дугаар зүйлээр бол чанарын хяналтын шалгалтыг хийх хугацааг бол зохицуулж өгсөн байгаа. За энд бол хороо сайдын тушаалаар комисс томилогдохдоо за тэдэн сарын тэдний өдрөөс тэдэн сарын тэдний өдрийг хүртэл одоо энэ хяналт шалгалтыг одоо хэрэгжүүлсвэ гэсэн энэ тушаал гаргана. За энэ дээр бас ийм зохицуулалтаа орж өгсөн байгаа. Ер нь төлөвлөгөөт чанарын хяналтын шалгалтын талаар аудитын хуулийн этгээд шалгалт эхлэхээс өмнө бол мэдгэтгэр байгаа. Энэ журмын 5-2 дээр. За төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бол урьдчилан мэдгэдэхгүй байхаар журманд тусгагдсан байгаа. За дөрөв бас хэлсэн төлөвлөгөөт чанарын хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Төлөвлөгөөт бусыг ямар үед хийх вэ гэдгийг бол хэлсэн байгаа. За 6 дугаар зүйл дээр болохоор чанарын хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлт тайлбарлал гэсэн ийм зүйл орж ирж байгаа. За энэ дээр бол байгууллагыг бол бүрэн хангалттай, хангалтгүй, тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалтгүй гэсэн ийм 4 дүгнэлтээр тухайн байгууллагыг бол үнэлгэнэ. За ямар одоо шалгуур хангасан тохиолдолд бүрэн хангалттай вэ? Ямар шалгуур хангасан тохиолдолд хангалтгүй вэ? Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай гэдэг нь яг ямар учиртай вэ гэдгийг бол за энэ 6 дугаар зүйл дээр бол одоо бүрэн тусгасан байгаа. За та бүхэнтэй тэгээд танилцахаараа нарийн дэлгэрэнг үүснэ. За 7 дугаар зүйлээр аудитын чанарын аудитын чанарын хяналт шалгалтын ажлын баримтыг сонгох арга гэдэг 7 дугаар зүйлээр энийг бол зохицуулж өгсөн байгаа. За тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр тухайн комисс нь аудитын хуулийн этгээд дээр очиод за групп аж ахуйн аудитын тухайн жилд хийж гүйцэтгэсэн байгууллагуудын жагсаалтыг бол аудитын хуулийн этгээдээс гаргуул авах нь. За дээрээс нь тэр хуулийн этгээд одоо үйлчлэл үзүүлсэн байгууллагуудыг групп аж ахуйн нэгж, за нийтийн сонирхлын аж ахуйн нэгж, за мөн бусад гэсэн 3 хэсэгт ангилж үзээд ангилалт бас бүрээр нэг байгууллагуудыг одоо сонгож чанарын хяналтыг хэрэгжүүлнэ. За тэгээд одоо
ангилал тус бүр дээр за нэг байгууллагыг сонгоод тэр байгууллага дээр чанарын хяналт хийгээд ер нь бол байгууллага тус бүр дээр энэ асуулгын хуудсыг бол бүрдүүлэхээр бол журмалсан байгаа. За түрүүн хэлсэн дөрвөн хавсралттай гэж хэлсэн. За нэгдүгээр хавсралтаар болохоор за аудитын байгууллагын түвшинд ямар зүйлсийг үзэх юм бэ? За байгууллагын түвшинд ямар асуулгаар одоо тухайн байгууллага чанарын хяналт хийх вэ гэдгийг бол нэгдүгээр хавсралтаар баталсан байгаа. За хоёрдугаар хавсралтаар болохоор за ажлын баримтын түвшинд ямар зүйлсийг үзэх юм бэ гэдгийг бол хоёрдугаар хавсралтаар, за илрүүлэлтийн жагсаал гэдгийг бол гуравдугаар хавсралтаар баталсан байгаа. За энэ дээр бол нэг болон хоёрдугаар хавсралтаар батлагдсан энэ асуулгыг одоо хийж хэрэгжүүлэхэд одоо ямар алдаа зөрчил гарсан бэ гэдгийг бол илрүүлэлтийн жагсаалтаар бол гаргасан байгаа. За хамгийн сүүлийн дөрөвдүгээр хавсралтаар болохоор за нэгдсэн тайлангийн загвар гэдэг зүйлийг бол баталж өгсөн байна. За тэгэхээр энэ бол ямар учиртай юм бэ гэхээр ер нь бол хуулийн этгээд дээр бүрэн хангалтгүй за тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалтгүй гэдэг ер нь бол ямар ч дүгнэлт авсан ба тухайн байгууллагт бол заавал одоо тайлан бол хөрвүүлнэ. Комиссаас гарсан тайлан за танай байгууллага хангалттай бол ийм юм байна. За бүрэн одоо бус хангалттай байх юм бол за ийм зүйлийг бол засаа сайжруулах нэ гэдэг байдлаар бол одоо тайлангаа бол хөрвүүлэхээр байгаа. За өмнө нь бол бид нэр бол жил болгон бас энэ чанарын хяналтыг бол хийж хэрэгжүүлдэг байсан. За байгууллагатаа бол хангалттай тохиолдолд бол ерөөсөө огт тухайн байгууллагатаа эргэж бол одоо ямар нэгэн албан тохиолдож гэх юм уу тайлан энэ бол хөрвүүлэх байсан. За одоо хүчингүй болж байгаа хүмүүс бол төтгөл тэр зүйл залтанд орсон байгууллагууд дээр бол одоо албан тохиолд өгөх за сул тушаал энэ төр гарч бол мэддэг байсан. За ер нь бол тэгээд энэ журмаар бол байгууллагын аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд болон одоо хийж гүйцэтгэсэн ажлын түвшинд одоо чанарын хяналтыг одоо хэрхэн хийх вэ гэдгийг л ер нь бол маш одоо дэлгэрэнгүй тодорхой за үнэлэх зарчмыг ч гэсэн ер нь бол маш ойлгомжтой байдлаар энэ журмаар бол зохицуулагдсан. За тэгээд энэ оны 5 дугаар сард аудитын хуулийн этгээд дүрмдээ чанарын хяналтыг бол хийж хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байгаа. За дараа оны 18 оны 1 сарын 1-ээс бол 1 сардаа бол энэ төлөвлөгөөт хяналт шалгалт тэгээд бас сарын тушаалаар батлуулаад байгууллагуудыгаа бол хамруулаа явах нэ. За тэгэхээр бол жилийн эцэст болохоор ямар байгууллагууд нь бол энэ онд бол чанарын хяналтаар орох вэ гэдэг нь бол дэлгэрэнгүй болох нэ. За өөр тодруулах асуух зүйл байна уу? Та бүхэн санал нэгтэй байна уу? Бас нэг юм бас дутуу танилцуулчихъя. За өмнөх бас аудитын компаниудын захирлуудын уулзалт болон одоо яамнаас зарласан сургалтууд дээр яамн бол заавал аудит хийх байгууллагуудаа одоо аудит хийлгэж гинөө өөрөө гэдгийг бол хэн чадахгүй байна. Энэ байгууллагуудаа нэг хянахдахгүй байна гэсэн ийм одоо санал бол хэрэгж ирсэн. За энэний дагуу би өмнөх бас энэ захирлуудын уулзалтын дээр бол за манайх бол програмд өөрчлөлт оруулж байгаа. Програм дээр байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаар ширхтээ аудитын компанийг сонгоход бол код нэгдэг байдлаар бол өөрчлөлт оруулна гэж хэлсэн. За энэ маань бол болоог байгаа. Ямар асуудал гарсан бэ гэхээр бол тухайн одоо манай E+ програмыг одоо боловсруулдаг байгууллага бол энэ бол боломжгүй гэдэг байдлаар хэлсэн. За тэгэхээр энийг бол бас яг энэ журмаар зохицуулсан байна. За би энийг бол танилцуулъя. Мөн бас ийм байдлаар бас заавал аудит хийлгэж гин үгүй гэдгийг бол хянж явъя гэсэн бас юм санал гаргасан. За энэ маань бол бас одоо бас болоог байгаа. Энийг бол гэхдээ ер нь бол цаашдаа одоо дараагийн жилүүдэд бол бас ямар байдлаар өөрчлөлт оруулах байсан бэ гэхээр ер нь бол заавал аудитаар орох байгууллагууд маань бол хуулийнхаа дагуу хагас жилээр тайлан өгж байгаа. За тэгэхээр хагас жилээр тайлан өгөхдөө өмнөх одоо жилийн одоо аудитаар орсон аудитынхаа дүгнэлтийг програм руу одоо PDF байдлаар оруулдаг байхаар ийм өөрчлөлт оруулъя гэсэн одоо санал гаргасан боловч одоо бас програм дээр тэр сервер интернет холбоотой маш их гацалт үүснэ гэдэг энэ ажил маань одоо бас болоог байгаа. Тэгэхээр одоо яг одоогийн байдлаар бол энэ журмаар
энэ дагуу яаж энэ байгууллагуудыг хянах юм бэ гэдгийг энэ дөрвийн 2 дахь заалт бол одоо би энэний дагуу танилцуулъя. За жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагын жагсаалтыг сангийн яамны холбогдох газарт хөрвүүлнэ гэж байгаа. За тэгэхээр одоо яах вэ гэхээр за энэ сардаа багтагаад та бүхэнд албан тоод хөрвүүлнэ. Журмыг бол та бүхэн легал инфогоос дөрөв хэлсэнчлээ ороод авчих. За бид нар бол ямар албан тоод хөрвүүлэх вэ гэхээр за энэ журам батлагдсан. Тэгэхээр энэ журмын 4-2 дахь заалт нь ийм заалт орж өгсөн. Тэгэхээр энэний дагуу ийм форматын дагуу та бүхэн үйлчлэгээ үзүүлсэн байгууллагын жагсаалтыг одоо жил бүр 6 сарын 1-ний дотор ирүүлж байгаа ч гэсэн ийм албан тоод хөрвүүлнэ. Тэгэхээр та бүхэн бас яг энэ хугацаанд багтаад тэр үйлчлүүлэгч байгууллагын жагсаалтыг манайхаа өргүүлээрэй. За энэ жагсаалтыг бид нар хүлээж аваад ийм класс дээр болохоор аж ахуйн нэгж байгууллагын тайлбар хүлээж авах журам гэдэг сайдын тушаалаар батлагдсан. За энэ журам дээр болохоор за аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 заасан аж ахуйн нэгж байгууллага нь аудитын хуулийн этгээдийг цахим бие баланс програм жилийн санхүүгийн тайлангаа шивгээс өмнө сонгож гэрээ байгуулах бөгөөд жилийн санхүүгийн тайлан шивг үүдээ зөвхөн сонгож гэрээ байгуулсан аудитын байгууллагын нэрийг үнэн зөв оруулж мэдээлнэ гэдэг байдлаар энэ журам дээр бол одоо бол яг журам дээр бол батлагдаагүй байгаа. Журам дээр бол энэ сард бол өөрчлөлт оруулахаар бол төлөвлөгөөнд тусгагдсан. Яг энэ үг өгүүлбэрээр орсон байгаа. Тэгээд бол батлагдсныхан дараа бас та бүхэн дахиад шүүгүүлнэ. За би дахиад юм шийдэх. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 заасан аж ахуйн нэгж байгууллага. За тэгэхээр энэ байгууллагууд нь 11 заасан ямар байгууллага байдаг вэ гэхээр заавал аудит хийх байгууллагуудыг л хэлээд байна. За заавал аудит хийх байгууллагууд нь аудит хийлгэх аудитын хуулийн этгээдийг цахим баланс програм жилийн эцсийн санхүүгийн тайлангаа шивгээс өмнө сонгож гэрээ байгуулах бөгөөд за тэгэхээр 2 сарын 10-наас өмнө одоо тайлангаа бол 2 сарын жилийн эцсийн санхүүгийн тайлангаа бол 2 сарын 10-наас өмнө одоо цахим баланс програм шийдэж оруулж байгаа. За энэ хугацаанаас өмнө бол аж ахуйн нэгж байгууллага маань болохоор аудитын байгууллагатай гэрээ байгуулж за тэгээд тайлангаа шийдэхдээ бол энэ гэрээ байгуулсан байгууллагын мэдээллийг үнэн зөв програмаар оруулж өгнэ. За тэгмээ 6 сарын 1-нд бол та бүхнээс үйлчлэгээ үзүүлсэн байгууллагын жагсаалтыг бид нэр тодорхой форматын дагуу аваад за програмаас гарч байгаа мэдээлэлтэйгээ туулгаад за зөрүүтэй байх юм бол амийн нийслэл дүүрүүдээр нэгтлэн бодох бүртгэл аудитын асуудал хариуцсан бүртгэлийн мэргэжилтийн цагуулгын сангийн хэлцээр бол тайлбар хүлээж авдаг. Тэр хүмүүсээр хагас жилийн тайлан хүлээж авахт нь бол зөрүүтэй байгууллагуудын тайланг бол одоо хянаж баталгаажуулж тэгж авнэ. За ийм байна. За тэгэхээр одоо асууж тодруулах зүйл байна уу? За бүр мөн бас санал байна уу? Би бас асуултын бас давтаад хэлье. Энэ 6 сарын 1-нд ямар хөрвүүлэх байгууллагын жагсаалт нь заавал аудитор байгууллагуудыг хөрвүүлэх үү эсвэл одоо бусад одоо үйлчлэгээ үзүүлсэн байгууллагуудыг хамт хөрвүүлэх үү. За энд бол ерөөсөө үйлчлэгээ үзүүлсэн бүх байгууллагын жагсаалтыг манайхаар өөрчлөж манайх өөрсдөө ямар байгууллагууд заавал аудитор орох вэ гэдэг тэр юу нь бол тэр мэдээллийг бид нөө өөрсдөө шүүгээд тэгээд энэ тулгалтаа бол хийчих юм аа. 10 сарын 17-ны 6-63-91 тод албан бичгээр аймаг нийслэл дүүргийн засаг даргын тамирын газрын санхүү төрийн сангийн хэлэлцсэн. За энэ хуулийн хэрэгжлийг хангуулах тухай гэдэг юм утгатай албан тоод манай газраас хөрвүүлсэн байгаа. За би энэ албан тоодыг та бүхэнд уншаад өгье. За нэгтлэн бод хүртлийн тухай болон аудитын тухай хуулиудын шинжилсэн найруулга 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. За дээр шинжилэн батлагдсан аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайландаа аудитын олон улсын стандартын дагуу заавал аудит хийх үүрэгтэй. За энэ нэгтлэн бод хүртлийн тухай хууль аудитын тухай хуулиудын хэрэгжүүлэлтийг ханган ажиллах за нэгтлэн бод хүртэл аудитын ажлын чанарыг сайжруулах за энэ ажлыг хариуцж байгаа бүх шатны ажилтны албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. За үүнд за нэгт нь болохоор аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл заасан шалгуурыг хангасан аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг наривчлан гаргах. За тус байгууллагуудыг хуулийн хэрэгжлийг ханган ажиллах талаар заавал зөв хэмжээр
ханган за хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих. За гурав нь болохоор заавал аудит хийх аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дээр арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг хавцралтын дагуу 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор тус газарт албан тодор болон за ийм хаягаар тус эрүүлгийг мэдэгдэж байна гэдэг ийм албан тод өргөсөн миний дагуу 2016 оны 16 оны 12 сарын 25-ны дотор бол аж ахуйн дүүргүүд аймаг нийслэл дүүргүүд маань бол заавал аудитор орох байгууллагын жагсаалтыг бол тусдаа наривчлан гаргаж бол манайх руу эргүүлсэн байгаа. За тэгээд бас энэ журам маань бас батлагдсан. Тэгэхээр бол бас энэ журамтайгаа холбогдуулаад бол дахиад бас аймаг нийслэл дүүргийнхаа цагуут төрийн сангийн рүү бас албангаар явуулнаа. Ямар ч хэлсэн бэ энэ жилээс болон за дараа жилээс бол за энэ заавал аудитор орох байгууллагуудыг авал хэрхэн одоо орж ирнэ үгүй гэдгийг нь бол амжилттай ингээд энэ байдлаар бол хянаад явах нэ. Энэ 6 сард болохоор бас энэ Нидерландаас 2 мэрэгчлээ ирэх юм байна. За энэ дэлхийн банкны шугамар. За энэ бол ямар ч хэрэгтэй юм бэ гэхээр за энэ аудитын чанарын хяналтыг хийж хэрэгжүүлж байгаа чанарын шалгагч нарт нь одоо бас заавал зөвлөгөө өгөхөөр энэ хүмүүсийн бас мэдлэгийг бас дэвшлүүлэх зорилгоор бас ийм хүмүүс ирж байгаа юм байна. За үүний дагуу бол бас дэлхийн банк за манай сангийн яам болон одоо мэрэгчлийн дипломатичдын институттай бас бид нар бол ямар байгууллагыг энэ хяналт шалгалтанд бол хамруулах вэ гэдгийг бол ярилцаад тэгээд бол энэ 6 сардаа бол бас тийм бас ажил хийхээр байгаа шүү. Ер нь бол 6-аас 8 байгууллагыг бол хамруулахаар бол ярьж байгаа. За том байгууллагаас, дунд байгууллагаас, за ер нь бол жижигтэр байгууллагаас гэсэн ийм амарх байдлаас бол бас авах баха. За тэгэхээр бол энэ 6 сард ийм ажил байгаа болохоор за 5 сардаа бол ер нь бол нэлээд шахуу хуваартай аудитын хуулийн этгээдүүдтэй бол чанарын хяналтыг бол хийх нэ. Ер нь бол энэ ондоо бол бас нэлээд олон байгууллагуудыг бол хамруулах ийм төлөвлөлтөд байгаа. 14 онд 60 орчим байгууллага, за 16 онд бол маш цөөхөн байгууллагуудыг бол энэ чанарын хяналт шалгалтанд бол хамруулсан байгаа. За хуулиараа бол нэг байгууллагад бол 3 жил нэг удаа бол очихоор заагдсан байгаа. Тэгэхээр ер нь бол дараагийн жилүүдэд бол яг энэ хуулийнхаа заалтын дагуу ер нь бол 3 жилд бол нэг удаа тухайн хуулийн этгээд дээр бол очихоор байгаа. За тэгээд та бүхэн энэ журамтайгаа одоо Дэрлэгнэлэн сайт руу аваад тэндээс стратеги аваад наривчлан танилцаад за тэгээд үйл ажиллагаанд авсан журмыг одоо нэвтрүүлээд ажиллаарай.